тас холбоо болон Sustainable Mongolia хамтарсан цоврал бичлэгээр уулзж байна. Одоо ингээд зочинтойгоо ярилцъя. Сайн байна уу? Сайн байна уу? Одоо өдөр тутмынхаа амьдралд тасыг хэрхэн яаж уялдуулж ажилладаг вэ? Аль болох машин хэвлэхгүй те. Зөв амьдралын хэм маягийг сонгох тал дээр бол ер нь орчин үеийн одоо бас хандлага ийшээ чиглэж байна. Тийм учраас би ч гэсэн залуу хүний хувьд бас энэ хандлагыг илүү дэмжиж, илүү нийтийн тээврээр зорчих. За дээрэс нь ингээд худалдаа үйлчлэгээ хоолны газар ч гэсэн аль болох энэ байгаль орчин дээртэй бүтээгдэхүүнийг сонгох те. Цаашлаад эдийн засаг талаасаа харуул санхүүгийн үйлчлэгээ энэ ногоон бизнесийг дэмждэг банкудтай хамтарч дэмжих чиглэлээр бас нэлээд хичээж өдөр болгонхаа амьдралд хөвшил болохыг бас эрмэлздэг. Ерөнхийлөгчийн хамгааллын газрын хувьд тастай холбоотой онцлог яг ямар ажил хийсэн бэ? Монгол Улсын ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн асуудал дээр онцгой манлайл гаргаж ажиллаж байгаа. Тухайлбал бид нэр тэрбум мод гэж томоохон хөдөлгөөн эхлүүлсэн. Энэ үүднээсээ энэ доктортой санхүүжилттэй холбоотой бол бид нэр илүү ойрхон ажиллаж ирлээ. Тухайлбал одоо олон улсын томоохон хоёр хурлыг зохион байгуулсан. Нийт зээлийн 1 хүрэхгүй ногоон зээл байна. Тэгэхээр энийг 2030 он хүртэл 10% хүрэхээр манай санхүүгийн байгууллага за бусад оролцогч талууд бол ногоон хөгжлийг дэмжих байгаль орчны хамгаалалт чиглэлээр идэвхтэй ажиллаж чадлаа. Хоёрдугаар томоохон бичиг баримтуудаа бид нэр бэлдэж чадлаа. За гуравдугаар тэрбум мод сан гэж томоохон бас санхүүгийн хандвийн сан бид нэр босгож чадлаа. Зөвхөн ерөнхийлөгчийн ногоон газар гэлтгүү засгийн газрын бүх институтууд идэвхтэй ажиллаж байгаа. Тэгээд Монгол бас энэ төр хувьчлалын хамтын үр ашигтай оновчтой ийм хамтаа ажиллагааны хэлбэр бол ажиллаж болох юм байна гэдгийг харуулж байна. За баярлалаа. За